тэрбум 165 сая төгрөгөөр бид нар бас ногоон байгууламж буюу ногоон бүсийг одоо бий болгож байгаа. Энэ юу гэж юм гэхээр одоо энэ сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд янз бүрийн одоо гэмт чалгалтыг хийхэд камержуулалтын асуудал бол манай аймагт их муу байгаа. Улсын хэмжээнд бол бүх аймагуудыг бол бүгдийнгийн камертай болгоод бүрэн одоо бүх сумдыг холов гэдэг ийм чиглэлийг өгөөд ажилласан. Өнгөрсөн жилийн хугацаанд бол манай аймаг бас хангалтгүй ажилласан. Энийг бол бид нар 1.1 тэрбум төгрөгийг аймаг орон нутгийнхаа төсвөөс тавиад аймгийнхаа яг төв бол одоо цэгүүдийг ингээд бүрэн камержуул хийж байгаа. Энэ юу одоо гэж юм тэгэхээр одоо миний сая хэлсэн одоо 160-аас 180 мянган хүн цуглах ийм одоо цаг үе дээр машин тэрэгний хөдөлгөөн тий янз бүрийн одоо асуудлууд энэ дээр үүсэж байгаа учраас бид нар бас энэ камерын гэнэлтийг бас ажиглая гэдэг.